Дэлгэрний болон Дүлгөөн гэсэн тамирчид бүгний төлөө өсрөн ихний довтлогоог Ice Chips багаас гүйцэтгэх болсон. Scrap баруун дээрээ дундаас энэ тоглолтын ихний 2 оног. За тулга гол бөмбөг дамжаад Scrap зүмүндээ будалтай талбайг онгоолгоод орсон довтлогын амжилттай. За тэгээ яалч нь дундын зай довтлогоо төдийлэх хийдүү тамирчин баг зэрэг эргэлзээд байх шиг байсан. Нөгөө талд Jaden Scrap. За бодонсоос одоогийн байдлаар бол хувийн хамгаалтаар тоглолтыг эхлүүлжсэн. Harris зүмүндээ татаад аргалцсан довтлогын амжилттай. Яхаа шорт Harris. Дүлгөөн бөмбөг алдчлаа саруул эрдэнэ урагшаа өгсөн дамжуулт 3-9-1 үлзий өрших өөрт нь их том зай байсан 3 оноо шидэлт амжилттай. За бодолтой хэлбэрээр явж ороо дундаа шидсэн шидэлтэд алдаж байна. Бөмбөгийн төлөө тэмцэлд үргэлжлэж байгаа үлзий өрших хатгаад багтаа үлдээсэн Дүлгөөний дамжуулт мөнх 2. Jordan Harris 3 онооны шидэлт самбардаад унж байна. Найдвартай оноо орж ирээд байгаа да. Ойлголцож маш сайн байгаа. Jordan Harris ямар гоё хөдөлгөөн бай. Яа. За тэр өвлийн тавил бөмбөгөө төр дээр нь байдлаар бөмбөгөө алдах төгсөн. Scrap урагшаа ганц тоглогч байгааг хараад өгсөн дэр нь Инхбатын Дүлгөөн тоглолтод авч байна. Цаана Арфбагийн холбоонд тоглож өнөр зай явсан тоглолтыг үзэж байгаа харагдаж шүү. Дүлгөөн шахаад зүргээд хөөргөд явуулсан довтлогын амжилттай. Дүлгөөн будагтай талбайд довтлогоо алдсан 2 дахь боломж үүссэн. Scrap 3-аас явуулсан шидэлтэн зэрэг дунлаа. Эсрүүгийн бүс рүү дэндүү яарч одоо дайрж ороод энэ Дүлгөөн дэлгэрний эсрэг 2 дараас нь дулаан самбатаас гарах гэж үзсэн. За ер нь бодосын дамжныг л халуун юм төрж байгаа юм шиг л байна да. Зүрх Дүлгөөний довтлогон дээр Ижису алдаа гаргачлаа. Инхбатын Дүлгөөн нэмэлтийг шидэлтийг гүйцэтгэн. Залуу Scrap. За энэ цэгээс бол нэг хийцэн байгаа. Тулуугүй эсрэг аргашаа step back 3-аас явуулсан Jaden Scrap. Их хангалтгүй байгаа да. За өмнөх цувралын 5 дахь тоглолтод бол 2 хоолны шидэлтийг гүйцэтгэж нэгийг нь оновчтой болгосон энэ удаад ариун болтын ананд кадрагийн самбар Бат 2 Гавигийн Дүлгөөний эсрэг солгоо затсан 2 оноо. За зөшөх. Даслаа аваад Дүлгөөн нэг илүү дамжуултыг доошо Карникт туулсан. Карникийн довтлогын амжилттай. За шахсан хамгаалтаас Казс урагшаа дамжуултаар их игдгэн гараад ирсэн зөрөөд. За ер нь Эвсийн шахсан хамгаалтаас гарч Казс. Яа. За Дүлгөөн рүү жигэлсэн дамжуулт. Үлээж авч одоо үлзий өрших заалж орж ирээ шууд явуулсан. Үлзий өршихын зэрэг дээрээс өнөөдөр 2 дахь удаа агуурын задлаад өгсөн Инхбатын Дүлгөөн хариуг нэрх гэсэн шидэлт оновчгүй Казс 2 боломжийг үүсгэсэн өөрөө дээшээ дайраад. Тооны эсрэг үлдсэн хамгаалагч хавар биегээд дундын зай шидэлт амжилттай болсон. Карникийн цэслан дээр зүүн үлдсэн эргээд тулуй задлаад өгсөн. Тулуй хурмаг хөдөлгөөн дээр дундаас хамгаалагчгүй шидээд багийн 33 дахь оноо харагдаж байна. Өнөөдрийн тоглолтын бөмбөг таслагдаад Scrap зүүн довтлоо шард үлсэн буцаа талбайд ороод ирсэн. Төгөлдөр хөдөлгөөн дээр зөрөөд орсон. Төгөлдөр довтлогоо загнал дунжлаа. Сидодрын төгөлдөр. Яа. Зөрөө дэвсэн довтлогоо Дүлгөөн эргээд довтлогын амжилттай болсон. Тэр нь бөмбөд ихний хөрөлтөөр хамгаалагч аргалж самраас авсан. За үлзий өрших 2-ын голоор хурд хийгээд ороод ирсэн бүтэн талбайг дуулчлаа. Мигмар сүрэнгийн үлзий өршин алдсан. Демарко самраас авсан. Довтлогоогоор нь алдаж байна. Өөрөө нэмээд татчихлаа. Jordan Harris-ийг суулгаад дундаас шидэлт оновчтой болгосон. За өрнөгөн цаахгүй нэг эсрэгний тоглолт нь Harris залтан дундаас шидэлт гүйцэтгсэн Jordan Harris. Одоо дэлгэрний хамгаалж байсан ер нь өөрөө бас илүүрчих боломжтой гэдэг бол мэдэж байсан. Harris бөмбөг цэслаад урагшаа орж ирсэн. Цагирган дээрээс төгсгснөөр дараалал 5 оног авлаа. 1 секунд доошилж байгаа мөх төвшөө ямар үйлдэл хийх вэ? Scrap эсрэг залтнуудаас шууд явуулсан. Даваад урж ирэх мөх төвшин. 10 онооны За буцаад үлзий өрших бөмбөгийг авсан. Казсыг баруунда урдаар тойрсон довтлогын амжилттай. Scrap самбраас авч байна. 10 онооны зөрүүдэд тоглолт урагшаа Казс дээр дамжуулт ирсэн Демаркус Казс. Энэ тоглолтод 10 дахь оноог авсан. За бус тамирчдын хөдөлгөөнийг хүлээж аваад үлзий өрших нэг татаад step back 3-аас явуулсан да Мигмар сүрэнгийн үлзий өрших. Удирдлийн MVP шидэлт оновчгүй
тулаг хоёр хамгаалагчаас бөмбөгийг аваад үлдсэн отхон дээрийн тулаг. Энэ тоглолтын эхний Харис. За бөмбөгөө дартах дүүгсэн бужигнаан дундаас дүлгөөн дээр бөмбөгөөрөө доноо олж өрсөн. Болсон Jay Scrap. Cousins за яг л өөрөөхөө шиддэг зэг дээрээс авсан да Демаркус Cousins ямар том зай өгсөн бэ нүд SJF-с хагсын эхний залруулах захиалагчээ. Харис түн дээр хамгаалтыг хийж байгаа. Cousins-аас зүүндээ цалаад хоёрын голоор нам залтаар их гоё ороод ирсэн уран хөдөлгөөн байна Jay Scrap. Яа. Cousins-ийг Батагийн тулууд дүлгөөн хоёр дахь боломж мөнх баяр холын шидэл оновчтой болсон. Энэ тоглогч орж ирэх цаг нь болсон баха. Энэ цувар булан руу яваад орчих юм да. Нөгөө талаас Харис хурдан давтаханд гарч ирсэн. Газстэй зүүн дээрээ контакт авсан. Давтахын амжилттай. За доор нөгөө талд Scrap хүлээж байсан давталгоо загээрх дуунаад нэмээд автаа салгаж байна. Энэ удаа Хандаас өнөөдөр бас нэг тийм шийдсэн шидэлтүүд ирээгүй л байгаа шүү. Demarcus Cousins дайрж ороод хоёр оноо авсан. дэлгэр нэм голоор хоёр тоглогч зүсээд гүйсэн туулгын давталгын амжилттай. Өөрөө шийдсэн Ананди холын шидэл тоновчгүй төгөлдөр хоёр дахь боломжийг үүсгээд цагны араас давталгаа муу алдсан. За доор дүлгөөн байрлалын давуу даа орцсон. Дүлгөөнийг тэр цаана хашиж зогсоон хүн байсангүй өнгөрсөн төгөлдөр дүлгөөний эсрэг. За нэг татаад их хөвгүү байдлаа шийдсэн төгөлдрийн 3 онооны шийдэлтэй амжилттай. Буцаад бодсон Тулаг тасалчлаа. Scrap. За Карниктай контактлаад агаар дээр нэг тесрээд гараад ирвэл залуу зогсоон гэж. Ямар хариуг барих вэ хамтаараа. Тулуй солгоод автлахоо James Carnick-ийн хүчтэй нэгэн төгсгөл. Үлзий өрших зарж орж ирээд шууд шидэж байгаа бай шидэл дугаасан Карник ахаад хоёр дахь боломжийг үүсгэсэн. James За давтгоо тогтсон Ананд. За шүгэл дуурсан харилцсан алдаа. за ингэж өндөр хоёр тоглогчгүй тоглолтыг үргэлжлүүлэхээр болж байна да. Карникчдэр Cousins-чдэр хоёулаа тоглолтыг чөлөөлөхөр боллоо. За тэгээ түрүүнээс хойш ер нь хин дээр алдаа салах гэж хичээлээ штэ. Гой алхамтай. Гауигийн дүлгөөн холын шидэл дугаагаад гараад ирсэн. Гэхдээ Экватор сул гараад ирсэн хоёр оноо авсан. Ямар ч тамирчин түүнийг аргалчаад байгаа Арис бөмбөний ширт гоё болсон шүү. Мөн хоёрын 3 онооны шидэлт ямар найдвартай юм бэ? Экватор захаад их хүндхэн контактн дээрээс давтсан давтгын амжилттай. Бүрдэх талбараа явж ороод төгөлдөр за дамжуултыг Scrap их гоё хараад өгсөн давтгын амжилттай нэмээд мөн хоёроос алдаа салгаж байна. Үлзий өрших нэг дараа гараад ирсэн их гоё дамжуултыг сүвлээд өгсөн дүүнийг нь дүлгөөн 2 оноо олглоо. За 1 минут 30 секундээс хугацаа доош орсон дүлгөөн Экваторын эсрэг шахаад хөөргөд явуулсан давтгын амжилттай энэ сэлэг бодонсоо осолтрлог захиалсан. Ардаа шидэлтэн дээр үлдээсэн дүлгөөн нэг тохиж өнгөрөөгөө дундаа шийдсэн шийдэл цагирах дээр ойжгаад унсан. Хүлээцтэй байлаа. Jay Scrap хурдан довтлоод явсан алдаа гарчээ. Хоёрчлоо шидэлтийг гүйцэтгэн. Эсийн довтлогоо тулаг яарвчлах хэрэгтэй. Scrap хоёрын голоор дайрсан довтлогын цагирах дунсан. Нэгснэр сэлэг бодон сонооны дэргүүлтэй. За ингээд шүгэл дуурсан үзэгчтэй SJF-ийн довтлогоо. Jordan Harris гарч ирээд пүнгийг авсан. Маш богино хугацаа довтлох шаардлагатай. Зүүндээ дайраад дундаас шийдсэн Harris-ийн шидэлтэй амжилтгүй мөн хоёр нэмээд алдсан. Яй. За ингээд тоглолтын эцсийн шүгэл дуурсан үзэгчтэй. Тоглолт дууссан. Энэ тоглолтын ялагчаар 91-90 хайрцаатайгаар Сэлэн Бодонс цуурлын 6 дахь тоглолтод хожил байгуулснаар Сагсан бөмбөгийн сонирхогчдын хамгийн дуртай хайртай холбоо үг 7 дахь тоглолт бид бүхний өмнө турж ирсэн.